Урлаг төл сэтгүүл хаан төлсийн өргөнөөс үргэлжлэн хурч байна. Энэ сарын 17-ны өдөр туйлч, хөөмич, Эрдэнэцогтын Баатаржаа Богдын ордны музейн хаан төлсийн өргөнд баян цагаан өвгөн туйлыг хайллаа. Туйлч хүн бол нүүдэлчин монголчуудын үзэгч жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвууланг нэгэн зэрэг орлож нэг жүжигчинтэй театрын үргийг гүйцэтгэж байсан хэмээн академич Цэндийн Дамдал Сүрэн хэлсэн удаатай. Монголчууд дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед туйл хайлуулж ирсэн уламжлалтай бөгөөд туйл бүр өөрийн гэсэн бэлэгдэлтэй. Хаан сэтсэн туйлыг хайлахад амар амгалан эрүүл инх байх. Талын хар бодон бужин даваа хаан туйлыг хайлахад гай барцад арилдаг гэж үздэг бол үрийн хүслэн болсон айлд эрх хачин харцаг, наран хаан хөвгүн, буян хишиг дууд хайлд аргын өнчин яргай, аргил цагаан өвгөн гих зөөлөн туйлыг хайлдаг байжээ. Харин Испанийн хүн тайжин шагналт дэлхийн ардын урлагийн 30 дугаар наадмын тэргүүн шагналт Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цуурч, туйлч, хөөмич, Баатаржавын энэ өдөр хайлсан алтан шар нартад буман жилийн зун авчирсан баян цагаан өвгөн туйл нь сайн хүүхэд заяалагдаг, цэцэн мэргэн оюун ухаан хайрладаг, эд баялаг, эдээ ундаа элбэг дэлбэг байхыг бэлэгддэг туйл юм. Хатуу түүл, зөөлөн түүл гэж байдаг. Тэрэн дотор аргил цагаан өвгөн, баян цагаан өвгөн гэж энэ манай уранхаан энэ эртний шинжтэй энэ хоёр сайхан түүл бол дээрээс ирдэг заяачуудын дүрээр бууж ирсэн. Ийм сайхан түүл баг. Өмнө жилийн зун авчирна гэдэг бол тэр Зул Алдар хаан гэдэг 6 настай Зул Алдар хаан дэр нэг удаа гардаг. 2 бөмөн жилийн зун авчирлаа гэж гардаг. Тэгэхээр энэ түүлэнд болохоор бөмөн жилийн зун авчирдаг. Бөмөн жилийн зун авчирхаар ямар сайхан байх вэ? Тэр дээр огторгууд байгаа мөнхийн орны нэгэн том төрх манай энэ алтан шар нартад бууж ирж байна гэсэн үг. Баян алтай мэнгит туйлчийн удмын цуурч, туйлч, хөөмич, Эрдэнэцогтын Баатаржав нь алтан өрийн хаан удам дамжсан туйлч юм. Тэрээр өвөг дээдсийнхээ хайлдаг олон туйлыг уламжлан авч хайлахын зэрэгцээ 5 цом гаргаж 3 ном бичиж 120 гаруй жил тасалдсан чашиг дудар, эвэр номон хуур хөгжмийг 10 гаруй жил эрен сурвалжилж, эрдэм шинжилгээний болон уран бүтээлийн эргэлтэнд оруулж, урайхан язгуур хөөмий болох хоолойн цуур, модон цуур зэргийг судалж, туршиж, уран бүтээлдээ нэвтрүүлж, олон орны үзэгчдэд таниулаад байна.